Сайхан прокурорыг бол одоо дэмжиж байгаа. Миний хувьд бол огт танихгүй. Нэг ч үсэлж үзээгүй юм хүн. Гэхдээ чигүүргийнх нь хувьд бол бас одоо мэдлгүй яах вэ? Энэ прокурорын байгууллагын үйл ажиллагааг ингээ хараад байхад өнгөрсөн цаг хугацаанд нийгмийн анхаарал татсан томоохон эргүүд дээр бас нэлээд тийм нэг хууль талаа барьсан улс төрөөс хол ангид байж чадж байна гэж ингэж бол би бол дүгнэдэг. Тэгэхээр дүгнэлтийг бол энэ хэвлэл мэдээллийг за өөр шугамар авсан одоо энэ их хурлын танхимд яригдж байгаа олон зүйлүүдээс бол ингэж бас үзэж байгаа маа. Хэдхэн хоногийн өмнө авилгалтай тэмцэх газрын дарга бас улиран томилогдсон. Тэр үеэр авилгалын индексийг сайжруулахад, авилгалын шалтгаан нөхцөлийг бууруулахад хууль эрх зүйн бас томоохон шинжилэлүүд хэрэгтэй байна. Зөвхөн тухайн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгааллахгүйгээр энэ их хурлаас гарах хууль гарч иж нөгөө бидний За гомгрын дамжин юм гişүн. 1 минут өгье. За жаргалсаахан прокуророос нэг л хүсэлт байна да энэ. За одоо хамгийн сүүлийн жишээлхэд сүүлийн үеийн эдийн засгийн гэмт хэрэгүүд